Иргэд наадмын тасалбарыг 16,000 24,000 төгрөгөөр бүхий өргөө соёлын төвөргөөний гадна 2 өдөр шөнө очрлож байж худалдан авсан. Агим халууны төвчин уртаас урт дараалалд олон цагаар зогсож тасалбараа авсан иргэд өнөөдөр наадамлаж байна. Хэдийгээр жил бүрийн наадмаар тасалбар худалдаалалт иргэдэд хүндрэл учруулдагч тэд энэ жил наадмынхаа нээлт арга хэмжээ зохион байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Юу нэг айгуу гоё болчихлоо. Наадмын нээлт байна өнгөрсөн жилийн ямар санагдав? Ер нь дэжгүй жилийн наадам үздэг. Үзлээ их сайхан наадам үзлээ. Хамгийн гол нь өчигдөр ороо учиртай 3 ангиуг бас. Үзлээ бас юм. Маш сайхан юмнууд л үзлээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад наадмын зохион байгуулалт ямар санагдаж байна? Шал өөр юм шиг байна шүү дээ. Би өнгөрсөн жил бас анхны наадмыг үзсэн. Өглөө яг дандаа нээлт үзэж байгаа. Тэгээд өнөөдөр бол маш сайхан байна, сонирхолтой байна. Аятайхан судалцуулаа. Онцлог тэгээд жил онцлогтой байдаг чи энэ чинь нээлттэй тоглолтыг сайхан байна. Илүү сонирхолтой байлаа. Спорт урлаг сурагчид тэгээд зэрэг ингээд их гоё үзлээ сэтгэл байна. Яг онцлог юм сайхан. Юм илүү хангалттай бүрэн сайхан. Наадмын зохион байгуулалтын энэ жилд харьцуулахад ямар Хамаагүй дээрдсэн. Тэгээд нэтлээс илүү гоё байна. Жич одоо их болсон байх. Сайхан болж байна. Сайхан болж байна. Үндэсний их баяр наадмын урлагийн тоглолтын найруулагчаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулган найруулагч Ганхуйг, Улсын дөр бүжгийн эрдмийн театрын найруулагч Болд нар томилогдсон. Ямар тааш тэдний дээгсэн наадмын нээлтийн ажиллагааг иргэд үзэж сонирхон ийм дүгнэлт өгсөн байна. Мөн иргэдийн хувьд зөвхөн наадмын нээлт, урлагийн тоглолт зохион байгуулалтаас гадна худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн асуудалч өмнөх жилүүдээс сайжирсан сэтгэл ханамжтай байгаа гэдгийг хэлж ирсэн юм а.